Сайн байна уу? Тэр охин дууны гитарын хичээлийг үзүүлээ. Энэ дунд ердөөсөө 3 аккордыг ашиглаж байгаа. За эхнийх нь ля мажор. Тэгээд ре суспенд 2 буюу ре мажор ингэж барьдгийг 2 дугаар хуруу аваад энэ аккорд. Тэгээд ми мажор. За одоо таталтыг нь үзүүлье. Бааз утсаа P буюу эрхийн уруугаараа тэгээд доотлын 3 утсыг хамт татаад буцаагаад хаа. Тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 1 2 3 4 За тэгэхээр ля мажороо бариад 5 дахь утсыг татна. 1 2 3 4 ингэн гэсэн үг. За дараагийн аккорд дээр 4 дугаар утсыг татна. 1 2 3 4. За ми мажор дээр болохоор 6 дугаар утсыг татна. 1 2 3 4 1 2 3 4. За ингээд татаа явах нь байна. За интро хэсэг ре суспенд 2 удаа. Тэгээ буцаад ля мажор 1 удаа. За ингээд бадаг руугаа ороод дуу маань эхэлнэ. Нэг аккорд дээр саяныхаа таталтыг 1 удаа хийгээд явхад таарнаа. За дуулж үзцгээе. Дуулах дооны минь ноёнг дурлалын тухай өгүүлнэ. Дурсах их минь аялгоо тэр амны тухай. За одоо тэгээд дахил тэсрүүгээр яг адилхан нэг аккорд дээр саяныхаа 1 удаа хийгээд явна. Хархан нүдтэй тэр охинд хайртай болсныг гитар хөгжмийн мөнгөн чавцсанд сэмсэмхэн өгүүлнэ. За ингээд яваад ахад болох нь байна. За одоо болохоор аккордын өөр нэг хувилбарыг үзүүлэх гэж байна. Яагаад вэ гэхээр яг энэ дууны их хувилбарыг ингээ харах юм бол бичлэгэн дээр капа ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл капагаа 2 дугаар ладан дээр хийгээд соль мажороос эхэлж тоглож байгаа. За ингийн бол яг энэ ориг дуутайгаа адилхан интро хэсэг зэргийг хийхэд илүү амар болох юм. За тэгэхээр 2 дугаар ладан дээр капа хийчих юм бол нөгөө ашиглагдах 3 аккорд маань соль мажор тэгээд дээдлийн 2 хурууг нэг утас доошлуулцдаг энэ аккорд руу орно гэсэн үг. Ер нь бол C8 гэдэг аккорд гэсэн үг. Тэнгуутаа ре мажор. За энэ 3 аккордоор тоглоход болно гэсэн үг болчихж байгаа юм. Тэгэхээр таталт нь бол яг адилхан. За эхний интро хэсэг дээр ингэчж байгаа тий. Тэгээд аккордоо солиод дахиад 5 дугаар утаснаас ингэчж байгаа. За одоо энэ дээр 4 дугаар утсыг хоосон татаад 2 дугаар ладан дээр хаммер он хийн. Тэгээд 3 дугаар утсыг хоосон татаад буцаагаад 4 дугаар утсаа 2 дугаар ладан дээр байгаагаар татаад уруугаа авлаа дахиад хоосон татна. Тэгэхээр ийм болно гэсэн үг. Тэгээд соль мажоро бариад буцаагаад. За энэ бол яг ориг дууных нь интро хэсэг гэсэн үг. Дэвэн. Тэгээд дуу маань эхэлнэ. Дуулах дооны минь ноёнг дурлалын тухай өгүүлнэ. Дурсах их минь аялгоо тэр охины тухай. Хархан нүдтэй тэр охинд хайртай болсныг гитар хөгжмийн мөнгөн чавцсанд сэмсэмхэн өгүүлнэ. За дахилт хэсэг дээр нь штэ 2 болон 4 дугаар мөр дээр соль мажороор дуусч байгаа штэ тий. Эннийхээ
1-ийн 2-ийн 3 гэд хаасныхаа араас 3-ийн арын И дээр нь 5 дугаар уцаа хоосон татаад тэгээд 4 хэмжээн дээр нь болохоор хаамар оноор 2 дугаар ладан дээр хурууга тавьчихна. Тэгэхээр ийм болно гэсэн. Тэгээ энийгээ сойлт мажорынхаа аккордыг яг энэ таталт хийснийхаа дараа энийг нэмээд өгчих юм бол яг нэг их дууныхаа холбоостой адилхан болно. 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн. Тэгэхээр ингэн хархан нүдтэй тэр охинд хайртай босны гитар хөгжмийн мөнгөн чавцсанд сэмсэмхэн өгүүлнэ. За ингээд дандаа татаж тоглохгүйгээр мэдээж цохиж тоглож болно. Тэгэх юм бол ашиглаж болох цохилтыг үзүүлье. Доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлвэл 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн. За энийгээ таталттайгаа адилхан нэг аккорд дээр яг нэг юм цохилт хийгээд явахд болно. Жишээлбэл 2 дугаар адгийг дуулаад үзье. Гал халуун үгээ ганцхан чамдаа хэлье үгээ. Галт хийсэн юм шиг зүрхэнд хайраар бүлгэлнэ. Хархан нүдтэй тэр охин хайртай босны гитар хөгжмийн мөнгөн чавцсан сэмсэмхэн өгүүлнэ. За мэдээж 4-ний 4 хэмжээтэй өөр ямар ч цохилтуудыг ашиглаж болно. Бидний ихэнх дуун дээр ашигладаг. Энэ цохилтыг мэдээж ашиглана. Тэгэх юм бол харин 2 аккорд дээр нэг цохилтоо хувааж хэрэглэх хэрэгтэй. 3 дугаар бадгийг энэ цохилтоор жишээ олгоод яваад үзье. Чи сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлээ үгээ. Зүрхэнд их шилэх дуугаа чиний чихэнд шивэнэ. Хархан нүдтэй тэр охин хайртай босны гитар хөгжмийн мөнгөн чавцсан сэмсэмхэн өгүүлнэ. Хархан нүдтэй тэр охин хайртай босны гитар хөгжмийн мөнгөн чавцсан сэмсэмхэн өгүүлнэ. За дуу маань юм болох нь. Тэгээд эмэгтэйчүүд дуулвал мэдээж капого жоохон дээшлүүлээд дуулах юм бол хоолойны өнгөнд илүү тохирох байх гэж бодож байна. Капого дээшлүүлээд бас ля мажорын аккордоос эхэлж байгаа хувилбараа ашигласан ч болно. Тэгэх юм бол бүр л илүү нарийнхан дуулах боломжтой болно. Дуулах дууны минь уяа дурлалын тухай өгүүлээ. Дурсах их шиг минь айлгуу тэр охины тухай. Хархан нүдтэй тэр охин хайртай босны гитар хөгжмийн мөнгөн чавцсан сэмсэмхэн өгүүлнэ. Хархан нүдтэй тэр охин. За тэгэхээр та бүхэн өөрийнхөө хоолойн тохируулаад аккордоо сонгоод тоглоорой. Амжилт хүсье. Асуух зүйл ахын бол сэтгэл хэсэг бичээд үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартаваа. Баярлалаа. Баяртай.